Сайн бацгаана уу? За тэгээд өнөөдрийн мэндийг хүргэе та бүхэндээ. За тэгээд миний нэрээ бол Буян нэмэх гэдгээ. За тэг яг миний нөгөө нэг ажил би өөрөө цэцэрлэгийн багш баггүй юу? Олон одоо 5 жил багшилж байгаа. Тэгээд одоо бол бакалавраар сурж байгаа оюутан. Тэгээ яг нөгөө ажлынхны маань дууддаг нэр нь бол Сарна гэдгээ. Facebook-ийн маань нэр ер нь бүгд Сарна гэж явдаг. Тэгээ ер нь бол эцэг эхээс өгсөн нэрийн маань Буян нэмэх гэдэг байгаа шүү. Тэгээд би энэ хүү YouTube сувгийг нээх болсон. Шалтгууд маш олон байна. За дурдвал маш их байна. Тэгээд ерөнхийдөө энэ сувгийг нээ гэж маш удаан батсан. Маш удаан тунгаж батсны эцэст нэг зориг хүрэхгүй гэдэг шиг. Тэгээ яалтчгүй дотоод бас минь намайг чи нээх стоо гэдэг зүйлийг зоригжуулж өгсөний үндснээр би өнөөдөр ингэж бичлэгээ сууж байна. За тэгээд энэ сувгийг нээх болсон ер нь шалтгаан гэвэл одоо надад төрсэн мэдрэмжтэй ер бусын зүйлүүд маш их тохиолдож байгаа сүүлийн үед тэгээд энэ болгонтойгоо одоо ингээл үтэлцэл яваад байна л та. Тэгээд миний зүүн совин болон тарот гэдэг зүйлтэй бас зогсолтгүй холбогдсон нэг шалтгаан бас ярихыг хүслээ. За тэгээд миний энэ одоо зүүн совин гэдэг зүйл маань болохоор одоо зарим хүмүүс ч нэг бага магаас мэдэрсэн гэдэг шүү дээ. Надад бол тийм бол байгаагүй. Ер нь бол яг амьдралын тодорхой хэмжээний сорилтууд орж ирээд байсан. Тэгтээ тэрийг бол ер нь бол стал нөгөө зургаараа явж ингээл өрөөс ингэж зүүн совин талаас нь хардггүй байлаа. За тэгээд ер нь тэр талаас харддагчгүй, ер нь анзаардагчгүй байсан. Гэхдээ уг нь бол болоод яваад исэн юм эсвэл хэдэн жил болоод байсан. Гэхдээ яг мэдэрч эхэлсэн зүйлийг бол одоо хагас жил өмнөөс мэдэрч эхэлсэн маш том сорилт бүр ингээд орж ирээд гэр бүл салт ч юм хүртэл хэмжээний болцсон гэж байгаа тийм ч юм уу. Тэгэл энэ юу нь яагаад ингэж байгаа юм бол гэл ингээл ухаалт хүнхэл эхэлж байгаа байхгүй ялтчгүй амьдрал дээр тулаад ирэхээр ирсэн л дээ. Тэгээд ингээд яваад ирсэн чи яалтчгүй би өөрөө зүүн совинтай хүн байсан байж таарлаа. За тэгээд энэ нь бол одоо шүн зүүдэнд ч юм уу те орж ирдэг. Энэ сүлд одоо л ингээд айгүй тод орж ирдэг болсон. За тэгээд анх бол амар даагцчлын өмнөөс би ч өөрөө амар аимхаа хүн байхгүй юу. Тэгсэн чи ингээл амар аимшигын төгс сонсдог болчихсон. Тэгэл гайхал яагаад ингэ аимхан бич айхгүй сонсоддаг болсон юм бол өөрийгөө бүр гайхал гэдэг байла. Тэгэл сонсч масч нэтэр олж байгаа л сүүлдээ дараа нь болсон чинь нэг санамсаргүй байж YouTube руу ороод уншлах сонсчдгийг хинээ байлаа да. Ямар ч лээс их л гоё уншлах гэсэн яг тэн дээр миний удааг надад тохиолдоод байгаа зүйлийг бүр ингэж яриад тэнгууд нь вау супер тий надад бол ийм зүйл байд юм уу гэл бодоод эхэлж байгаа. Тэгэл окей. Энд чи ямар гоё юм бэ гэл шууд сонирхолттой л цаанаасаа бүр тий. Тэгэл тэнгуү шууд өөрөө хүзээ худалдаж аваал. Дэвсгэртэй нэг худалдаж аваал. Тэгэл шууд тарот гэдэг хүзрийн аянд гарсан да. Тэгэл гараад эхэлсэн. Тэгэл би шууд таротой хийж эхэлсэн. Гэхдээ эхний ээлжинд одоо бол нэг алтан ёсоор нэг амьд үздэггүй. Зүгээр ингээл гэр орон иргэн тойрнаас нөхд өөрийгөө үздэг. Ингэснээр улам бодоо нөгөө хүзэртэй улам умбаж шумбаж орж ийн. За тийм байна. Тэгээд тарот уншлагын талаар энэ сууганд бас ярина л гэсэн үг тодорхой хэмжээгээр тий. Тэгээд айгүй том сорилтууд маань ингэж орж ирээд энэ болгоныг бас давж гарахын тулд айгүй хэцүү үед таарчлаасан л та. Тэгээд энэ жил чинь би нөгөө сурж байгаа гэрт байгаа ажил төрлийгөө тэгэл санхүү махуугаас ахвалал амир ингээл сорилтууд ингээл цүм дээрэл орж ирж байна. Тэгээд тэр тоолн за яавал энэ зүйлийг өөртөө болон бусдад стресс өгөхгүйгээр гоё эргээр даван туулах вэ. Эрэл хайгуул ахаал хэлээ. За тэгээд эрэл хайгуул хийгээ явж итэл бясалгал гэдэг зүйл айгүй гоё тийм зүйл гараад ирлээ. Байд юм байна гэж мэдээд өмнө нь бол бясалгал хүмүүс хийж байгааг л харж ирсэн болохоос өөрөө хийж үзээгүй. Тэнгүүд анх ерөөсөө хийж үзээгээд 30 минутаар хийж явдаг байж байгаад одоо бол бясалгал хийгээд 1-2 цаг л хийдэг. Тогтмол өдөр болох.
тэгснийхээ ачаар одоо өөрт байсан сөрөг хүч тий сүүдрэн тал тий сүүдрэн тал гэж юу нэг байдаг тий тэр мэтчлэн бүх зүйлийг подкаст хүн болгоны ярьж байгаа подкаст бүх зүйлийг үзээд би ийм юм биш тий тий надад ийм зүйл байсан юм байна. Ер нь хүнээс буруу айлтгүй юм байна. Надад л бүх зүйл байсан учраас нэгсэнтэй миний нөхөр намайг нөө толдож исэн байсан байгаа хөө би тэр твин флэм гэдэг юм лээ штэ тий. Одоо тэр мэтчлэн одоо ингэ цаашдаа зөндөл ярих л та. Гэх мэтчлэн тэгэл нөгөө нэг би тэр хүнд юу өгөн тэр хүн надад эргүүлж өгөн тийм гэх мэтчлэн энэ бүхний занглаа учрыг мэдгүй л ингээл баг нөхрөөсөө буруу хайгаад ч юм. Ийм зүйлүүд маш их юм болоод яв. Тэгэл энэ болгоны учир чансан тайлаад олоод бясалгалын хүчээр олоод зэнсэн хүчээр олсон. За тэгээд одоо бол тогтмол бясалгал хийдэг. Тэгээд сорилтууд маань ерөнхийдөө дуусах шатраагаа орцсон. Гэхдээ ерөнхийдөө амьдралд юу хэсийг таарах, юу хэсийг тааралдах вэ тий. Тэгээ энэ мэдчлэн ингээд амар олон зүйл болоод явж байгаа. Гэхдээ энэ болгоны хажуугаар миний дотоод зүнсэн би маань намайг маш их чи өөр таарж байгаа, тулгарч байгаа бүх зүйлийг бусдад хэлж ярилцаад өөртөөгөө ижлэхэн тий иймэр хүнснээс сэргэлт авагдаж байгаа. Юу учраа мэдгүй байгаа зөндөө хүмүүст бас гаргалгаа болох магадлалтай тий боломжтой гэдэг зүйлийг надад бэлтгэл хийж хат хэлсэн учраас би ингэж хийж байгаа. Угаасаа өөрөө хүссэндээ хийж байгаа гэсэн үг. Дээрээс нь дээд тэнгэрийн маань дотоод хүний маань одоо хүсэл юм уу? Давхар бас миний хүсэл гэсэн үг байхгүй. Тэрний давга хийж байгаа. Тэгээ дээрээс нь би бас өөрөө амар дуртай байгаа. Ер нь бол миний би ч өөрөө нөгөө багш мэрэгчлээ болохоор ер нь бас хүнд нөгөө хүн ингэ юм хэлж ойлгох ч юм уу тэр тал дээр бас чадамжтай болов гэж хардаг. Тиймдээч би багш мэрэгтэй сонгосон байх гэж боддог. Адилхан одоо энэ тараад мараад хийдэг тий зөндөө гоё огтод хүүхнүүд байгаа шүү дээ. Энэ хөөрхнөнүүдийнхээ бүх зүйлийг дандаа подкастыг дандаа сонсдог. Тэгээ эдрээсээ айгүй их тийм ирч хүчийг авдаг. Эдрийнхээ уншлагаас хүртэл ингээ өөрийгөө олж харж байдаг байхгүй. Тэгээд замчлагаагаа бас болгож авдаг. Хажуугаар нь миний их жаахтай юу гэдэг нь эргэн тойрон хүрээлэл маань ойлгоод одоо бол нэг маш гоё дэмждэг. Нэг бэлтгэл хийгээ суухаар бүгд ингээл амар хөөрхөн дэмждэг. Тэгээд энэ бас надад амар гоё урам зориг өгч байгаа. Тийм улам цаашаа намайг явах хүсэл эрмэлзэлтэй болгож байгаа шүү гэж боддог аа. За тэгээ эдгээр зүйлүүдийг ярихдаа ер нь ярьснараа хин нэг сурахтаа биш шүү те. Ер нь бол өөртөө надад мэдрэгдэж байгаа зүйлүүдийг ярьснараа бас бусдад бас төөрч бодолж байгаа нэг нь бас туслах болов бас те гэдэг үднээсээ дээрээс нь бас өөртөө адилхан сонирхол нэгтэй те хүмүүстэйгээ бас туршлага одоо судлалцах, хуваалцах үднээсээ бас энэ айгүй гоё санагдаад байгаа. Тэгээд энэ суугийг нээхийг маш их хүслээ. Үнэхээр бараг зүүдэлсэн баха сүлийн эднэсэр тэгээд хүсэл минь биелж гин. Тэгээд та бүхэн маань миний энэ ярьж байгаа зүйл энэ сэдвүүд цаашдаа бүр сонирхолтой болох болно. Тэгээд одоо намайг дэмжихийг хүсэж байвал өөрт ч бас ингээд нэг янз бүрийн мэдрэмж төрдөг ч юм уу те зүүн сонирхлаасаа бас тааралж ирсэн тохиолж ирсэн зүйл байх юм бол комент хэсэгт гоё бичээд ч юм уу те ярилцаад ойлголцоод ингэж явахыг бас ингээд хүсэж байгаа. Тийм болохоор та бүхэн минь намайг дэмжиж байвал subscribe дараад гойхонхоо дараад тэгээ цаашдаа ингээд хамтдаа гоё мэдгүй чадахгүй зүйлээ ярилцдаг ч юм уу те ингээд нэгнтэй гоё тусдаа дэмтэй байя гэж хүсэж байна. Тэгээд баярлаа. Тэгээд удахгүй дахиад бичлэг оруулах болно. Ер нь бол одоо амар итгэвтэй байна. Цаашдаа ер нь бол нэгэнт зориг гаргаад эхэлсэн учраас би эцсийн үзнэ гэж бодож байна. Тэгээд цаашдаа хөрхнөнүүдээ дэмжээрэй намайг. Тэгээ хамтдаа байгаарай, subscribe дараарай, хонхоо дараарай. Тэгээд хэдүүлээ хамтдаа гоё нийлээ, ярилцъя тий. Мэдгүй чадахгүй зүйлээ гоё асууя. Гэдэг зүйлийг хэлхийг хүстэй. Тий баярлаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.